Сайн байцгаана уу та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та нартай цүнхтэй холбоотой бүх мэддэг зүйлээ туршлагаа хуваалцах гээд та нарт угаасаа өртөө байгаа бичлэгээ хүргэхгээ сууж байна. За тэгээд Big Bag Talk буюу цүнхний влогт минь тавтаа морил. Энэ влогороо би та нартай эхлээд өөрийнхөө цуглуулганд байдаг цүнхнүүдийг танилцуулаад өдөр тутамд хэрвээдгөө багтаамж нь хэрвээ гих мэт яриад үнэлгээ өгөөд дараа нь би та нартай энэ цүнхнүүдээ хэрхэн арчилдаг вэ? Би ямар аргаар энэ цүнхнүүдээ маш гоё ариг гамтай хэрглэж авч явдаг вэ гэдгийг хуваалцсан. Дүүнер охтуудаас маань ирдэг хамгийн их асуултуудын нэг нь ялцчгүй цүнх гэдэг. Нэг бол даашинз эсвэл цүнхтэй чанс ихчээ би ингээд анхныхаа удахгүй 30 хүрэх гэж байгаа, удахгүй 25 хүрэх гэж байгаа, удахгүй сургуулаа төгсөх гэж байгаа би өөрийгөө шагнаад нэг юм авах гэсэн ямар брендийн цүнх гоё ээ. Эсвэл ингээд намайг стори оруулахаар чансыг чи энэ цүнх чинь хэрвээ яадаг вэ? Би бас ийм цүнхтэй болмоор байгаа. Гэт ерөн цүнхтэй холбоотой маш их асуултууд ирдэг. Та нар маань хамгийн гол нь асуултуудынхаа хариултыг энэ бичлэгээс маань олж авах бах. Цүнх гэж ер нь яг юу вэ? Цүнх бол бидний өдөр тутмын хэрэгцээнд одоо бол бид нэр төсөөлөхгүй цүнхгүйгээр гэрээс гарч тиймээ бүх юмаа хийдэг. Загварын түүхийг болон хүн төрөлхтний түүхийг судлаад үзэхэд аксессуар, мейкап хоёр нь хувцас загвараасаа өмнө үүсэж хөгжсөн байдаг гэвэл та нар итгэх үү? Эхлээд мейкап үүссэн байгаа хгүй юу? Тэгэхээр эртний одоо бидний өвөг дээдээс балар эртний хүмүүс маань эхлээд амьтны цусаар болон жимсний одоо өнгөтэй жимс хүнсний өнгийг одоо нүүрэндээ түрхэж, магнадаа түрхэж, эсвэл одоо ингээд гарандаа хүргдэг ч юм уу ингэж түрхэж өөрийгөө эхэлж гоёж гоодож эхэлснээр мейкап эхэлж үүссэн байгаа. Ер нь энэ цүнхний үүсэл гарлыг ингээд уншаад судлаад явахаар маш сонирхолтой. За жимс түгээд явж байхад юу анзаарсан бэ гэхэр чи ингээд модноос жимс түлээ тэрийгээ ингээд одоо гарчин дүүрчингүүд чи дахиад түүж чадахгүй болчихно да. Тэгэхээр чам түүнийгээ одоо ингээд цуглуулах, хийх нэг юм сав хэрэгтэй болно да. Тэгэхээр аяндаа энэ хэрэгцээнээс үүдээд тухайн үеийн ирчүүд маань томоохон навчийг ингэж уйж ийм богц шиг анхны цүнх буюу ийм богц шиг юм эхэлж хийж жимснүүдээ ингэж төвөрлөж, зөөвөрлөж ингэж үүссэн ийм одоо түүхтэй байдаг юм байна. Эхлээд гоёж годох хэрэгцээнээс үүдээд мейкап үүссэн. Дараа нь энэ олсон ан ав ургацаа түүж цуглуулж гэрлүүгээ зөөхлөхийн тулд ингээд яалтчгүй юм цүнх үүрэх цүнхтэй болох юм хэрэгцээ өссөн буюу аксессуар өссөн. Тэгэхээр энэ цүнх маань явандаа эхлээд зүгээр нэг одоо юм ургамлаар хийсэн сүлжсэн янз бүрийн байдаг юм бол явандаа арьс ширээр хийдэг бүх бат болоо дараа нь хатгамалтай болоо дээр нь эрдний чулуу хатгаад гих мэтчлийн ингээд түүхэнд хүн төрлөختний түүхэнд энэ маань ингээд цаашаага дүр төрх нь өөрчлөгдөөд гоё болоод боловсронгуй болоод яваад ирсэн байна. Эртний грек ромд жишээлх юм бол одоо зоосоо хийх ингээд ялдчгүй юм сав хэрэгцээ гараад тэгээд ингээд гарын бугуйчиндаа одоо юм цүнх хэлбэртэй юм гарын бугуйчиндаа тэрэн дотроо ингээд зоосоо хийчихэд ингээд биендээ аваад явдаг зүүчдэг ийм юм гарч исэн бэ. За ихэнх нь болохоор ингээд ийм богц шиг юм зүүдэгтэй гих мэтчлэн ингээд ер нь бол ингээд бүснээсээ буюу хувцсан дотоораа эсвэл энэ гарныхаа одоо өмссөн хувцсныхаа дотор ингэж зүүдэг одоо хулгай далтахгүй тулд тий номлогч ч юм уу эсвэл одоо хил хүргэгч элч ч юм уу тий тэдгээр хүмүүс маань заримдаа ингээд айгуу тийм овор ихтэй зүйл авч явах хэрэгтэй болохоор им томоохон цүнх авч явах үүрэг тийм шаардлага гарснаар ингээд үүргөвч янз бүрийн тийм аяны жинчдийн үүрдэг тийм цүнх гарсан байгаа. Тэдний өнөөдрийн өдөр тутмын эмэгтэйчүүдийн гоёлын номер 1 чухал зүйл юу вэ гэхээр шууд цүнх гэж хэлнэ тийм ээ. Гэтэл энэ цүнх маань сонирхолтой нь эрэгтэй хүмүүс анх хэрэглэж эхэлж исэн. Эрэгтэй хүмүүсийн өдөр тутмын амьдралд яалтчгүй хэрэгцээтэй байсан тийм одоо хэрэгцээнээс үүсэж гарсан ийм эд байгаамаа. Тэгээд 16 дугаар зуун хүртэл бол ингээд ирчүүд ихэнхдээ цүнх үүрдэг буюу зүүдэг. Эмэгтэйчүүд болохоор нөгөө цүнх барьдаггүй. Бяцхан юм жижиг сажиг юм хийдэг юм богцсон ууд эсвэл ингээд ихэнх эмэгтэйчүүдийн одоо зүүдэг байсан цүнхтэй дүйцэхц юм юу байсан бэ гэхээр ингээд бэлхүүсээрээ ингээд ороочдөг юм гинж. Тэгээд тэрнээс нь шатолен буюу тэрнээс нь ингээд янз бүрийн гэр ахуй юмнуудаа ингээд унжуулцдаг хуруувчаа, хайчаа эсвэл ингээд төлхүүрээ ингээд ороочдөг. Тэгэхээр тэр маань ямар зорилготойсэн гэхээр хүний одоо үүрэг буюу их хүний үүрэг тэр гэрийг авч явах одоо тэр үүргийн хэрэгцээнээс үүсэж гарсан
би одоо ингээд энэ өрөөрөө орохдоо түлхүүрдэж орно, энийг хийхэд би энэ одоо хайч хэрэгтэй. Тэгэхээр ингээ хурвч юм ойход хурвч маань хэрэгтэй гэсэн ингээд багаж зэмсэг өдөр тутмын хэрэгцээний юм ингэж эндээсээ ууж ингэж гаргах ингэж нэгсэндээ зүүж ингэж хажигнсан энэ 16 дугаар зуунд анх удаага халаас буюу бидний одоо мэддэг pocket буюу халаас тий одоо карма гэдэг юм маань үүссэн хувцсанд тэгэнгүүт яасан бэ гэхээр нөгөө ирчүүд маань цүнх авч явахаа болоод халаастай болчихсон учраас халаасандаа юма хийдэг болчихсон тий хөрмний халаас өмдний халаас энэ тийм хантаацны халаас гэд гараад ирсэн бэ. Тэгэнгүүт ирчүүд цүнх барихаа болоод эмэгтэйчүүд маань харин нөгөө цүнхчин ингээд угаасаа өдөр тутамд маш хэрэгтэй юм байна гэдг нь анзаарагдангууд цүнхээ бариад хийсэн байх нэ. Тэгэхээр 16 дугаар зуунаас хойш цүнх гэдэг зүйл маань яалтчгүй эмэгтэйчүүдийн одоо чимэг аксессуар, үндсэн одоо аксессуар болж ингэж үдэж хөгжих одоо эхлээ тавьсан байна. Гэтэл энэ маань анхны гарал нь эрэгтэй хүнтэй холбоотой эрэгтэйчүүдийн идэлж хэрэгэлдэг зүйлээс юм байна. Тэгээд цүнхний цуглуулгаа та нартай танилцуулахдаа Итали брэндүүдээс нь эхлээд тэгээд Франц руу буюу нэг ингэж явъя гэж бодлоо. Энгийн анхны дизайнер цүнх маань болохоор Gucci-гийн Swing гэдэг хар цүнх байсан. Тэгээд Gucci Swing гэдэг юм жижигхэн айгу хөөрхөн тэр маань одоо байхгүй би байруулна гэж жоохон ингээд эвдэрсэн. Хамгийн анхныхаа Nani дүг явахт нь би тэр цүнхээ би одоо ингээд байруулна мухалчсан медиа янзлуулаад авуулаа. Бусад юм зүгээр байгаа гэд дүүдээ өгчээсэн. Тэгээд Gucci Swing гэдэг миний хамгийн дуртай Gucci-гийн цүнхнүүдээс надад хамгийн таалагдсан өдөр тутам байхад маш ихтэйхэн тийм цүнх байсан. Тэгээд дараагийн цүнх маань болохоор энэ Gucci-гийн Padlock гэдэг энэ цүнх байгаа. Одоо Gucci брендийг үүсгэн байгуулагч Gucci надад түүний түүх нь надад маш их таалагддаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө дандаа ингээд юучгүй хоосон байжгаад тэгээд өөрийн хөдөлмөрөөрөө өөрийнхөө ингээд гой хүсэл мөрөөдлөөрөө юмд хүрсэн тийм брэнд үүсгэгч тийм хүмүүсүүдийн брэнд надад илүү таалагддаг байхгүй. Тэгэхээр Gucci маань өөрөө жишээл юм аавынхын компанид дампуураад тэгээд Европт ингээд Италид ажил олдохгүй маш хүнд байхад ингээд Англи руу ажил хийх гэж явж байгаа нэгсэндээ гэрийнхнаа тийжих гэж өөрөө мөнгө олох гэж ингээд Англи руу Лондон руу явдаг штэ. Тэгээ тэр тансаг зочид буудал одоо лифт бой буюу ингээд нэгсэндээ хүмүүсийн ачааг зөөдөг, хаалга онгойлгож өгдөг тийм ажил хийж явах явцдаа баячуудын ачаа бар тээвэрлж байгаа зүйл чимдаан цүнхнүүдийг хараад тэгээд ингээд маш их гоё өөртөө ингээд юм санаа аваад ийм гоё ингээд аялахтаа ийм цүнх хэл гоё юм байна гэд өөртөө ингээд одоо нэгсэндээ нар сошиал медиа дээр ингээд хүмүүстэй өөрийгөө харьцуулаад зарим хүмүүс ингээд амар сэтгэлээр ундаг эднэр яаж амьдраад байгаа би яаж амьдраад байгаа ингээл ингэдэг штэ. Гэтэл хүн хаардаа ингээд альва юмыг сайнаар хараа сайн тийшээ эргүүлэх тийм хүч болгож болдог ахны сэтгэлээр унаад атаархаад ингээд муугаар бодоод би яагаад байгаа ингээл өөрийгөө үзье ядаа хүнийг үзье ядаа тэгээд байх биш. Энийг ингээд гой өөртөө гой эерэг хүч болгож өөрийнхөө амьдралыг засаж болдгийг нэгсэндээ Gucci харуулсан тийм мундаг хүн баггүй. Тэгэхээр би Gucci-д амар дуртай. Би Gucci-гийн юмнуудад маш дуртай. Gucci Garden очиж үзээд, Florence-д очиж үзээд, хоёр ч удаа очиж үзчихсэн. Gucci-гийн нийтлэл бичээд тэгээ би ингээд үзэсгэлэнгийн үзээ явж байхдаа би бүр ямар ч гэсэн Gucci-гийн цүнхтэл болмоор байна. Би ер нь Gucci-гээс ямар нэг юмтай болмоор байна гэж амар хүсдэг байсан. Тэгээд тэр хүслээ биелүүлж би ингээд яг энэ Gucci-гийн Padlock гэдэг энэ цүнхийг авчихсан. Тэгээд маш гоё энэ арьс нь болохоор яг нэг lapel Gucci-сима гэд энэ ширэн дээр нэгсэндээ энэ 2 GG логог ингэж ширэн дээр ингэж хэлбэр оруулж дардсаар ингэж дараад тэгээд хийсэн. Тэгээд энэ цоож нь угаасаа Gucci-гийн анхных нь одоо энэ брендийн ерөөсө түүхтэй маш холбоотой эднэр чинь ингэж ачаа тэш буюу яг юм чимдаа хийдэг гэсэн Padlock гэдэг юм алдартай төгжээ ингэж дэлхүүртэйгээ хон болохоор ингэж аюу гоё юм илгийн юм шиг их гоё юм зөөлөн тэгээд нэг юм цахилгаантай. Тэгээд нэг ийм цүнх тэгээд Gucci-гийн миний хоёр дахь цүнх бол ингээд энэсэн 10-аас 7 оноо өгнө. За яагаад гэвэл энэ маань ерөнхийдөө энэ гинжин осортой цүнхнүүдийн нэг онцгүй өмнө чи ингээд 100 нүцгэн мөрөн дээрээ ч юм уу ингээд үүрэхэд ингээд үрэн штэ тий гинжин цүнх харахад гоё мөртлөө ингээд үүрэхэд ингээд арьсан дээр чинь айгүй мөр гардаг. Нэгдүгээрт хоёрт маш хүнд тий энэ маань өөр айгүй хүнд тэгээд ингээд шажигнаад дуураад ер нь айгүй тийм төвхтөө тэгээд нэлээд тод өнгөтэй болохоор яад бол тухайд хямдарсан байсан outdated байсан өнгө нь энэ тий угаасаа тодорхой өнгөнүүд нь л хямдардаг мэдээж яг классик яг сонгодог өнгөнүүд болохоор хямдрахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол би яг
нэгсэндээ хямдарсан цүнхнүүдээс авна гэхэд сонгосон тийм өнгө болохоор ингээд арай жоохон тод өнгө. Тэгэхээр би ингээд заримдаа ягаан юм өмсчихэд би дахиад ийм тод ягаан өнгө юм барихаар ингээд онцгүй. Тэгээд амар тийм хүнд яг ингээд хаяал цагаан малажин дээр цагаан машинц дээр ингээд барихад аягүй гоё. Тэгээд би энийг нэг их барьдаггүй тэг баг шинээр байгаа. Энэ зөөлөн арьсны нэг асуудал байдаг. Тэр нь юу вэ гэхээр энэ маань маш эмзэг. Одоо ингээд чи хумсаараа ингээд зурлаа эсвэл ингээд юмд хаалганы бариулан цохогдлоо түлхүүрт зурагдлаа гэх юм бол ингээд нэгсэндээ амархан зурагддаг гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд эндээ ганц хоёр ингээд зурагдсан байгаа. Дараагийн цүнх болохоор энэ Gucci Sylvie гээд анх 1969 онд Gucci брэндээс яг ийм Sylvie 69 гэдэг нэртэй ийм цүнх ихлэ гаргаж ирсэн. Гэхдээ тэр нь яг ийм байгаагүй. Энэ болохоор 2000-ад онд одоо дизайнер маань өөрчлөөд энэ бол жишээлбэл Alessandro Michele Gucci-гийн бүтээлч захирал болоод энийг хуучин байсан уламжлалт цүнхнүүдэд тэд нарыг дахин сэргээгээд ингээ гоё шинэ цуглуулганд оруулж өгдөг шүү дээ. Тэр брендинг кодуудыг ашиглаад ингээд өөр цаг үедээ тохируулж юм орчин үеийн хийдэг. Тэгэхээр энэ бол яг тэгж гаргасан энэ Gucci Sylvie гэдэг энэ маш гоё цүнх. Тэгээд энэ онгойлгохтой ингээд тэгээд илгэн дотортой би энэ Сильвид яагаад дуртай гэхээр би угаасаа бүр Сильвиг мөрөөддөг гэсэн би цагаан юм улаан нэг инста авандаа гэж боддог байсан. Яагаад гэвэл энэ Сильвигийн энэ одоо энэ цэнхэр улаан цагаантай энэ зураас агаад энэ маань Gucci Web гэдэг алдартай зураас идэг. Тэр нь болохоор анх хоёр ногоон дундаа улаантай тийм гурван им игнэ им судалтай тийм Gucci өөрөө яг Англид байх хугацаанд ер нь тийм Их Британий соёлыг маш их сонирхож исэн баячуудын лайфстайл буюу одоо амьдралын хэв маягийг их сонирхож судалж исэн. Тэгээд ерөнхийдөө англичууд маш их ан авд явдаг. Үнэгний авд явахдаа хөрмөн дээрээ ингээд ийм судалтай юутай эсвэл ингээд имэйл бүх юм нь ер нь бол ингээд бүх юмдаа ингээд ийм судалтай 3 өнгийн ийм судалтай. Тэгээд тэр нь аль нэг одоо группт харьяалагдах, аль нэг элит группт харьяалагдах, аль нэг одоо нэгснээр нийгмийн давхаргад харьяалагдах ялгаж өгдөг те. Одоо болохоор энэ бүх юмн дээр таардаг гой 100 ялангуяа цагаан өнгийн юм дээр ч юм уу те ингээд цагаан цэнхэр гээд хослуулад улаан бүх юмн дээр ер нь өмсөж болдог. За тэгээд энэ цүнхэнд болохоор би бас 10-аас 7 өнөөг нь яагаад гэхээр cross body биш зүгээр зөвхөн мөрөндөө ингэж барьж болно. Тэгээд мөрөндөө ингэж барихаар нь штэ те. Явангууд одоо та нарт ингэ харуулах уу? Ингээ явхаар энэ нь хардаа ингээд байгааз явхад ингээд энэ нь ингээд цохогдоод тэгээд энэ арьсаа заавруулад идэх байхгүй юу? Энэ цүнх маань нэг гэсэндээ өөрийгөө ингээд зураад тэгээд яг хуу арьс нь бол айгүй сайн арьсан цүнх гэхдээ энэ нь ингээд цохогдоод зурагдаад тэгээд эндээ жоохон юм болчихсон. Тэгэхээр яг ингэж таарад тэгээд идэг. Тэгэхээр энэ жоохон тэр нь жоохон хэцүү байсан. Үзэмж бол үнэхээр гоё. Би бол Gucci бүтүүнээр нь бол авахгүй. Заавал зөвхөн аутлетээс юм уу яг ингээд хямдарчихсан эсвэл ингээд family friends seller ч юм уу тэгж аавна. Тэгээд цүнхнүүд нь маш сайн хямдардаг. Тэгэхээр гадуур жишээл юм бол захим хуудсан дээр ч юм уу бутиктэй 2000 та цүнх бол аутлетэд 1000 та байж идэг тийм. Тэгэхээр та нар маань хэрэг Gucci сонирхож байгаа бол бүтүүнээр нь битээ аваарай. Тэгээд аутлетээс авал ер нь нэлээд ашигтай. Тэгээд сонгодог заавал байх ёстой цүнх гэж бол хэлэхгүй. Гэхдээ би өөрөө угаасаа юм авахдаа дандаа утга учир өгч авдаг та нар маань мэднэ. Тэгэхээр миний хувьд бол би Gucci-гийн үүсгэсэн брендийн заавал одоо ингээд юмтай болохыг амар хүсдэг байсан учраас би тэр хүндэн дуртай учраас би бүр заавал Gucci-гээс юм авмаар байсан. Gucci Swing миний анхны хэрэгжилжсэн бол үнэхээр сайн байсан. Би бол тэрэнд 10 оноо өгнө. Өрмөц хаяада нэг тренди цүнх мөнгө авахар бол имерхүү одоо авч болно. Тэрнээс бол би заавал байх ёстой must have цүнхэнд бол оруулахгүй. Би Dolce Gabbana-гийн тухай герман хэл дээр болохоор хадлага хийсэн мадам сэтгүүл миний нийтлэл хэвлэгдсэн. Монгол хэл дээр би Вэлийн сэтгүүл дээр гар урдлын магтуу гэдэг нийтлэл оруулсан байгаа. Тэгэхээр Dolce Gabbana-д би бас маш дуртай ялангуяа юм Италийн гар урдлал зориулсан. Энэ хоёр маань хоёулаа өөрсдөө айгүй их хоронч үзэлтэй. Ер нь Италийн бүх соёл, урлаг бүх юмыг ингэж дэмждэг бүр юм мах цусны юм Итали гэсэн юм сэтгэл зүрхтэй юм хоёр дизайнер гэдэг шүү дээ. Тэгэхээр би энэ хоёрын бүтээлүүдэд бас маш дуртай. Тэгээд энэ Sicily Bag гэдэг энэ миний анхны цүнх. За энэ цүнхэнд бол би
10-аас 10 оноо өгнө. Энэ бол миний хамгийн их барьдаг, өдөр тутамд барьдаг, хаана л бол хаана улирал үл хамааран барьдаг. Яг ягаан өнгө ах уу, энэ шаргал өнгө ах уу гэд бүр ингээд эргэлзэж чад би энэ шаргалыг авсан. Яагаад гэхээр энэ өнгө улирал үл хамаардаг өнгө. Тэгэхээр та нар маань хэрвээ анхны одоо ингээд нэг олон цүнх авах боломжгүй ч юм эсвэл ингээд хурааж нэг цүнх авах гэж байгаа гэх юм бол өнгө аягүй чухал гэдэг. Dolce Gabbana-гийн Sicily цүнхний нэг онцлог нь болохоор энэ аягүй гой доор юм хөлтөө. Тэгэхээр ер нь цүнх авахтаа бас нэг анзаарах юм нь энэ цүнхний хүл гэдэг. Яагаад гэвэл чи цүнхээ энэ тэнд тавихаар хүлгүй цүнхнүүд бол доотлол нь муухай болоод эхэлдэг байхгүй юу? Хоёрыг ингээ харуулгаад. Тийм. Тэгэхээр энэ бол ингээ хүлгүй болохоор би ингээ энд тэнд тавихад зурагдах аюултай гэсэн. Ийм шаргал өнгөтэй болохоор өвөл зүүн хавар намар үл хамаарад ингээ гой кашмиртай өвөл ингээ бор өнгөтэй юмтай өмсч чинь хар өнгөний өмтэй барьчин. 100 болонгууд ингээ цагаан ягаан бүх өнгөн дээр таардаг. Одоо ингээ би улаан юм өмссөн байлаа гэхэд ингээ бас ингээ хажууд нь барихад зүг зүгээр. Өнгийн дуртай барьдаг цүнхний нэг бол би энэ Dolce Gabbana-гийн Sicily bag гэж хэлнэ. Тэгээд энэ Domenico Dolce өөрөө Италийн Сицилд төрж өссөн. Тэгээд тэр хавийнхаа угаасаа ингээд бүх юмыг бүтээлдээ шингээдэг. Энэ цүнхийг авахаас өмнө судалгаа хийжсэн би та нартай сторид оруулж ирсэн. Тэг би энэ цүнхийг одоо хин барьдгийг, ямар хүн барьдгийг бид мэдэлд нь их барьдаг. Орсын жоохон тийм хатагтай стилтэй элегант инфлюенсерүүд аяг барьдаг байсан. Тэгээ George Clooney-гийн ихнэр Amal Clooney-аас барьсан. Гэх мэтчлэн ингээд би бас яг энэ цүнхийг хин ямар маягаар барьж юу өмссөн бэ гэдээ ингээ харж яаж стайл нь болсон бэ гэж харж агаад энэ цүнхийг авах шийдэл гаргаж ирсэн. Тэгэхээр би бас ингээд ямар нэгэн цүнх ч юм уу ер нь би үнэтэй юм авахтаа хизээж хайн хандаад эсвэл сэтгэл хөдлөлөөр ингээд би зүгээр гараад мөнгө өрчдөг төрлийн хүн биш. Маш их хөлс хөдөлмөр чи ингээд шингээж ичиж энэ мөнгийг олж байгаа. Тэгэхээр би ингээд энэ мөнгөө амар хүндлээд амар хайрлж нэгсэнтэй гамтаа хэрэгэлдэг гэсэн. Гараал одоо ингээд би шууд 2000 евроор цүнх авчихсан. Хамаагүй те надаа хамаагүй гэд. Эсвэл ингээд дуртай юм ааваа гэ мөнгө өглөөч гэсэн би хизээч энэ бол хүний юмд би тэгж ханддаггүй. Тэгэхээр надад бол мөнгө л бол үнэхээр мөнгө яадаг л энийг ч олох гэж бид нар ямар их хүч хөдөлмөр цаг хугацаа бүх юмаа зарцуулдаг. Тэгэхээр би энэ их мөнгийг ямар нэг юм зарцуулах гэж байгаа бол би заав судалгаа хийгээд тэгэхээр авал ингээд надад хэрэг болох юм уугүй юу? Үнэхээр одоо энэ үнэндээ таарсан чанар байна уу? Надад ингээ хэрэгээ гаргах уу гэдгийг судалж хийж авдаг. Тэгээ Sicily bag дээр бүр яг тэгжсэн. Би YouTube-ээр wear and tear буюу хэр идэлгээтэй байна гэдэг бичлэгүүд үзчихсэн. Нэг жил хэрэглээд ямар вэ? 3 жил хэрэглээд ямар вэ? Бичлэгүүд үзчихсэн. Дотор нь юу багтдгийг, багтаамж нь хэр юм, ямар хуу арьстай яадгийг гих мэтлэн ингээ үзэж агаад тэгээд би бүр яг за би тэгвэл яг Sicily bag юу навья гэд. Тэгээд хурмын ойгоор нөхөр маань Мюнхенд Максимилиан Штрасе гэдэг амар нөгөө гоё тансаг бутиктэй миний дуртай гудамж байдаг. Тийшээ ороод тэг бит хоёрыг нэг сонгож авчихсан. Тэгээд энэ доторх нь айгуу гоё барын арьсан юм шиг юм Leo printтэй. Тэгэхээр би ингээд тоглоод тэгдэг. Би юм Leo print буюу юм барын юм хийтэй юм шиг юм өмсдөггүй. Тэгээд хэрвээ энэ бол миний өмсөх максимум барын арьсан одоо хэв бол энэ дотор байгаа. Тэгэхээр нууцлаг өмсдөг гэ би нөхөртэй тоглоод тэгдэйн. Тэгээ Dolce Gabbana-гийн нэг юм нь харахад маш элегант ингэж орилж харсан юм байхгүй. Гэтэл ингээд доторх нь ингээд юм барын арьсан юм дотортой. Бүр энэ дотор одоо энэ бичлэг влог хийж байгаа миний Canon цагаан камера штэ. Энэ камер бүр орчдөг гэвот одоо энэ бол үнэхээр юм багтаамжтай. Тэгээ энэ харалдаа бүр ийм том усны сав хүртэл ингээд орчиж байгаа байхгүй. Арьсан нь болохоор энэ яг Dolce Gabbana-гийн өөрсдийнх нь гэж нөгөө хийсэн боловсруулдаг техникээр ингэж хийсэн юм арьс. Тэгэхээр энэ ширэн бүр ингээд амар чанартай хэр аргийн зурагтаад ингээд ахгүй. Ингээд хэр аргийн юмд муухай болоод ахгүй. Нэг ч утас мутсан ингэж гарч ирээгүй, нэг ч юм нь муухай болоогүй. Энэ шарн хിവэрээ тэг ингээд бүх юм зүгээр байгаа хгүй. Яг шинэ авсан өдөр шигээ байгаа хгүй. Тэгэхээр би энэ чинь бүр ингээд усан онгоцсон дээр хамаагүй би одоо ингээд нэгсэндээ хайрлаад хэрэглэхгүй бол биш. Тийм өдөр тутмын хэрэглэдэг цүнх. Тэгэхэд ийм гоёор олон цүнх би авч чадахгүй. Ингээд яг л гоё цүнхтэй болмоор энэ. Гэхдээ яг ингээд өдөр тутмын хэрэглэдэг ингээд бүх юмн дээр ингээд яана гэд айгаад ахарахгүй тийм гэх юм бол Dolce Gabbana-гийн Sicily bag үнэхээр гоё шүү. Би бол энэ бол 10. Дараагийн Dolce Gabbana-гийн надад байдаг цүнх болохоор энэ Devotion гэдэг энэ хөөрхөн цүнх байгаа. Инжин осортой. Тэгээд осоргүйгээр зүгээр ингээд дангаар нь ингээд барьчиж болдог. Тийм энэ бүр амар хөөрхөн
энд бол би 100 оноо өгөн яагаад 10 биш гэхээр хитрхий жижигхэн. Энэ дотор ингээ гар утас жордгоо. Би зөвхөн одоо картнуудаа хийгээд тэгээд уруулын будгаа хийгээл за тэгээл ер нь баг өөр юм хийх боломжгүй. Тэгээд гар утас заримдаа ингээд орохоор ингээд жоохон хэлбэр нь ингээ мухалчих гэдэг. Тэгэхээр энэний багтаамж нь л айгүй асуудал. Гэхдээ зөвхөн орой морой гарахад гоёлын гангарааны цүнх гэсэн утгаараа devotion гэдэг маань нэг зүйлд бүр бүх зүрх сэтгэлээ зориулах гэдэг ийм бэлэгдэлтэй маш гоё. Тэгээд энэ зүрхийг Dolce Gabbana яаж хийсэн бэ гэхээр ингээд ийм Италийн гар урдлын нэг ийм уламжлалт ийм технологи байт юм байна л да. Жишээлх юм бол ийм messing буюу металлыг хайлуулсан тийм металлыг ингээд ийм хэвэнд цутгаад тэгэхдээ ийм wax буюу нөгөө ла ашигладаг. Тэгээд ингээд ийм өрмөц аргаар нэгсдэ гаргаж авч энэ зүрхийг ингэж хийсэн. Тэгээд гараар хийсэн. Энэ голынх нь энэ нь болохоор ийм 18 карат алтаар ингэж нэгсдэ бүрдэг чамин тансаг. Энийг би болохоор бас яг outlet-ээс битээр outlet-ээс шопинг хийж явж чад манай надаа энийг авч өгсөн. Тэгээд хурмын ойн бэлэг гээд сониж зүрхний улаан өнгөс яг байгаа зү тиймэр хөрхөн. Рекламад нь Sharon Stone тоглолцсон. Яг реклам үзэнгүүд ингээд яг өнцөг болон бүрэн таньдаг. Тэгснэ ингээд Sharon Stone суугаад ингээд цүнхээд гэсэн чи яг энэ улаан цүнх ваа би бүртээ ямар гоё юм бэ. Нэг гоё юм зүудний юм шиг орой морой гаргаад юм гэтээ үнд жоохон чамин цүнх гэсэн утгаараа. Харин цүнх болохоор Prada, Ria Vittoria Emanuele 2 гэдэг юм Миланд байдаг гоё галерей байдаг. Айгуу том юм пассаж байдаг шопинг гэдэг. Би та нар манаас миний Instagram сарчсан би та нартаа тэнд тэрний дээр нэг гоё хотелд байрлаад тэгээд оройн тэнд их гоё юм билээ. Би та нартай сторигоор харуулж исэн. Риад 1913 онд Mario Prada анхны нөө бутикээ нээжсэн баггүй. Тэгэхээр тэр анхны бутик нь нээгдэжсэн галереяда зориулж нэрлээд юм галерея bag гэдэг юм цүнх. Гэхдээ тэр нь юм цахилгаантай нэлээ нөө сонгодог хэлбэртэй цүнх байдаг шүү дээ. Энэ болохоор яг тэр цүнхний одоо хуйлбар буюу зүгээр юм tote bag агаад Fiano Ars гэдэг юм бас яг Prada-гийн нэгсэндээ өөрийнх нь процессор хийдэг арсыг жоохон бат бөх болгож өгдөг тийм. Өөрөөр хэлбэл энэ маань ноорч морохгүй. Би одоо ингээд хумсаараа хажуугаар нь би явж байхдаа жишээл хүүхд мөхтөрээд ингээд хумсаараа ингээд авлаа гэж ботход ингээд амар зурагтаад муухай болоод ахгүй. За тэгээд энэ цүнхэнд бол би 8 оноо өгөн Тэнгөл штат Village гэдэг outlet эдийн тэнд Prada байдаг байсан. Одоо байхаа болцсон харамсалтай. Тэгээд тентгийн Prada-гаас надад нөгөө өвлийн улиралд хичээлд одоо явхад нэг юм том цүнх хэрэг болоодсан байхгүй юу. Тэгээд би нөгөө нэг өөр цүнх барихаар ингээ өдөр тутамдаа чи ингээд компьютертаа ингээ том хавтастаа хичээлийнхаа юмнуудыг хийгээд явна шүү дээ. Тэгэхээр их сургууль руугаа явахдаа вагоноор яваад дараа нь S-банаар яваад тэгээд автобусаар ингээ 3 дамжиж явдаг байсан байхгүй юу. Тэгэхээр чи би ингээ 3 дамжиж явж байхдаа ингээ амар луи мүи барайл тэг ингээ нөгөөх маань ингээ замд айгу илэгдэх нь айгу хурдан. Тэнгүүд нь би ингээ би их сургуультай намар өвлийн улиралд нь барьдаг нэг юм цүнхтэй алмаар байна. Тэгтээ ингээ бас амар хит хайрлал хит ингээ гамнаад байхгүй ингээ бас жоохон хамаагүй байж болдог. Тийм цүнх хэрэгтэй ингээ. Тэгээд outlet-ээс энийг Prada-г авч ирсэн. Тэгээд энэ болохоор яг Saffiano Ars нь маш бүх эдлгээтэй. Тэгээд нөгөө миний хэлдгээр хамгийн гол нь ийм юутай хөлтөө урт бас. Тэгэхээр нэгсэндээ би энийг ингээд гоё үүрчиж болдог. Би энд яагаад 8 оноо өгсөн гэхээр энэ маань дээгүүрээ ам нь онгорхоод гэхдээ угаасаа tote bag чинь тийм байдаг. Ингээд хаачдаг ийм. Ингээ хартаа компьютер орчдөг. Өвөл намрын улиралд би ингээд иш тийшээ аялж маялахад бас ингээд хамаг юм чихээд ингээд хийчихээр айгу амар. Өдөр тутамдаа бариад компьютер хавтас дэвтэр ном камер уух юм бар хоолны халуунсаа бүх юма чихээд ингээд явсан гэхэд амар сайн ингээд бас ямар ч асуудалгүй. Энэ зайтай. Тийт эндээ болох ингээд дэлгүүрний осор хийчдэг юм үүрчиж болно. Гэт энэ бол би энийг аягүй сайн эдэлсэн байхгүй. Тэгтээ аягүй сайн чанартай. Тэгэхээр хэрвээ та нар маань Prada-гаас цүнх авах бол ялангуяа офисын ажилтай гоё тийм sophisticated тийм гоё цүнх хийвэл Galleria Prada маш гоё цүнх. Би бол яг тэрийг авах байсан. Хэрвээ би ингээ хүнд хичээл мичээл явдаггүй байсан бол ингээд машин цэнтэй явдаг байсан бол окей. Тэгтээ Prada-гаас хэрвээ юм авал заавал энэ Saffiano leather гэдэг энэ жоохон юуг наараа за. Одоо энэ юм хатууфтай арьстай. Тэгээд энэ нь
нь хамаагүй дээр идэг шүү. Тэгэхгүй бол юм зөөлөн арьс нь бол ер нь жоохон тааруу. Миний хамгийн дуртай цүнхний брэнд бол Louis Vuitton. Анхныхаа дизайнер цүнхийг авах гэж байгаа ч юм уу, эсвэл ингээд яг мөнгөө хэмнээд би ингээд гоё цүнх өөртөө авах гэж байгаа, эсвэл би хин нэгэнд гоё цүнх бэлгэлэх гэж байгаа энэ төр гэх юм бол би Louis Vuitton-ыг сонгох байсан. Яа гэвэл ямар нэгэн брендийн юм авахдаа би дандаа түүхээс нь олдог, эсвэл тэр брэнд үүсгэгчтэй холбоотой ямар нэг юм намайг ингээд миний сэтгэлийг татхаар би ингээд тэдний юмнаас нь авмаар санагддаг байхгүй. Тэгэхээр би ингээд зүгээр л тренд, энэ одоо тренд болж байгаа, энэ хүн бариад байгаа, эсвэл энэ ингээд Instagram-д одоолоод байгаа гэд юм бол хизээч авдаггүй. Тэгэхээр би дандаа нэг хувийн өөрийн гэсэн ингээд нэг юм шалтгаанаар заавал юм авдаг. Тэгэхээр би Louis Vuitton-ыг яг Gucci шиг Louis Vuitton ч яг юм өнчин хүү байж байгаа. Хүнд хэцүү амьдралаасаа би холдёо, би ингээд өөрийнхөө амьдралыг гартаа аваад би юмд хүрье гэсэн үүднээс тэр хэцүү амьдрал, тэр өсөж байгаа тэр 12 дэх наснда өсвөр насндаа ээжгүй болоод ингээ хойд ээжтэй болоод тэр нь аимшиг тийм эмхтэй юм амар хүнд хэцүү нөхцлөөс бүр ингээд өөрөө зүхтаж гараад бүтэн 2 жилдээ ингээд хөлөөрөө готлохгүй бараг ингээд цоорсон шахатай ингээд Парис руу яваад тэгээд тэнд ингээ очиж энэ хайрцаг хийдэг юм мужаан хүний хажууд шав болж ороод тэгээд дараа нь өөрийнхөө брендийг үүсгээд вау ингээд түүхийн харахаар би бүр Louis ярьж байхдаа хүртэл би ингээд миний сэтгэл ингээд амар ингэж байгаа. Тэгэхээр Louis Vuitton бол миний номер 1 дуртай үнэхээр брэнд үүсгэгчдийн нэг дизайнер, тэг үнэхээр чадварлаг хүмүүсийн нэг хувь хүний хувьд ч тэр хийсэн бүтээсэн нээлтүүд гэд ингээд энэ бүх юм ярих юм бол за ингээд дуусахгүй. Тэгэхээр би та нартай энийг тусад нь өөр Louis Vuitton дуртай болсон 10 шалтгаан гэд тусад нь би бичлэг хийвэл зүгээр ах. Миний 11 жилийн ойгоор манай өвн надад Louis Vuitton-оос цүнх авч өгөх гээд хоёлоо орвоо. За миний мөрөөдлийн цүнх гэд надад юм wish list байдаг гэсэхгүй. Чим хүслийн жигсаалттай ер нь ийм цүнх аавна. Тэгээ яагаад гэдгийг дандаа шалтгаантай ямар учраас би тэр тийм юм авах гээд байгаа. За тэгээд яаж авах уу гэдгээс аюух төлөвлөлтөг. За би өөрөө мөнгө цуглуулж авах юм уу, өөрөө ямар нэгэн ажил хийчихэд тэрнийхээ дараа өөрөө шагнаж авах юм уу, эсвэл би одоо ингээд төрсөн өдөр Мартин 8-ны бэлгийг хамтд нь авах юм уу ч гэдэг юм уу, ингээд дандаа тэгж төлөвлөлтөг. Тэгээд манай нөхөр надад 20 он бэлэг авч өгөх гээд тэгээ би тэр хотоор явж аваад Louis Vuitton орсон. За би тэгтээ яг тухайн үед надад аваад өгнө гэж ерөөсө бодоагүй, айгу тийм сюрприз байсан байхгүй. За тэгээд ороод энэ Louis Vuitton-ы Alma гэдэг энэ цүнх. Миний хамгийн анхны Louis Vuitton-ы цүнх бол энэ Alma NPM гэдэг хэмжээ. За 10-аас хэдэн оноо өгнө гэж 100 оноо өгнө. 10-аас 100 оноо өгнө. Үнэхээр гоё цүнх. Яг ийм хээтэй, яг ийм материалтай, яг ийм хэмжээтэйг авна гэж би хүсдэг байсан. За тэг яагаад гэдэг юм би та нартай хэлж өгнө. Гэхдээ би нийтдээ юм ярьж өгье. Манай найз охин ирээд Мюнхний бутикээс Louis Vuitton-ы цүнх авах болсон байхгүй. Тэгээд би нөө ярьж исэн энэ цүнх миний мөрөөдлийн цүнх ээ. Тэгээд энийг би авмаар байдаг. Тэгээд ийм үнэтэй. Тэгээд би тухайн үеийнх нь үнийг хэлээд энэ их гоё цүнх мөнх. Гэхдээ осоргүй. Осор нь болохоор дангаараа зардаг. Тэгээд энэ осор нь 200 евро байсан тухайн үед шүү дээ. Тэгсэн чинь та нөхөр надад тэгжсэн байхгүй. Би чамд одоогоор осрын л авч өгч чадах юм байна. Цүнхийг авч өгч чадахгүй юм байна гэмээр хөрхө. Тэр нөө хоёлаа яг ингээд ойтон байхаас нь хоёлаа ингээд яг 0-оос эхэлсэн байхгүй. Одоо ингээд тийм амар хор хөрөнгөтэй ч юм уу, баян ч юм уу тийм юм хүн байгаагүй. Тэгээд яг л ингээд яг ойтон сураад тэг ингээд бит хоёлаа хоёр талаас ингээд бүр тгээс бараг хасхаас эхлээд тэгээ ингээд хамтдаа энэ амьдралыг босгож байгаа байхгүй. Би ингээд заримдаа гоё юм энийг авах юмсан гэд угаасаа боломж нь авахгүй чадал нь хөрөхгүй. Гэхдээ дандаа миний гарыг аваад энэ вэ гэд миний гарыг аваад ингээд хөрөх үздэг. Тэгээд авч өгөх сэтгэл нь бол байдаг. Гэхдээ төсөв нь байдгүйсэн байхгүй. Тэгээд ингээд аяндаа хүний амьдрал чинь ингээд дэжлээ шүү дээ. Тэгэнгүүт манай хүн хамгийн ингээд анх боломжтой болонгуудаа надаа ингээд шууд би чамд амлаж исэн, би чамд авч өгнө гэж шууд миний ингээд wish list-ээс юмнуудаас ингээд аваад өгдөг. Амар гоё юм өгөх нэгсэндээ сэтгэл нь байдаг тийм хүн байсан байхгүй анханасаа. Үнэхээр материалын юм байгаагүй, гэхдээ сэтгэл нь бол байгаад байдаг гэсэн тийм хүн. Тэгээд дараа нь тэгээд аягүй гоё өөрөө ингээд санхүүгийн боломжтой болоод юм авч өгөхдөө бүр өөрөө амар жаргалтай. Эхтэн дугаас амар гоё яхалтай их нэртэй дуртай минь авч өгөөл тэ ингээд баярлжааг нь харахаар угаасаа ойлгомжтой гоё. Энэ цүнхийг авах гээд очисон чинь энэ маань яг бүтэгт бэлэн байхгүй. Бид хоёр мөнгөө төлж нэгсэндээ цүнхээ аваад захиалах байсан. Захиална гэхээр яасан гэхээр мөнгөө төлчихнө. Тэгээд энэ 2-7 хоногийн дараа Парисаас, Францаас ирэх байсан. Тэгэхээр Louis Vuitton маань цүнхний хит хитэн ийм салбар хийдэг ийм үйлдвэрүүдтэй тэр нь Испанид байдаг, Италид байдаг, Францд байдаг. Тэгээд би болохоор яг бас дотроо ер нь бол би Францаас нь авмаар байсан. Би яг их одоо үлгийн нутгаас нь авмаар байсан Louis Vuitton, анхны Louis Vuitton. Би тэр мөнгө төлөөд ингээд хоёлаа
анхны Louis Vuitton авах гэж байгаа гэд амар гоё юм төсөөлтөнд дэлгүүрт орсон чи ингээд амар сонин цүнхэн авахгүй мөнгө төлцөн тэгтээ. Тэгээд юу чгүй ингээ хоосон гарах амар юугүй тэгсэн чи манай айгу инээдтэй. Энэ Осрын ядаж авчи Осрын байгаа юу гэд. Тэгээд энэ цүнхний яг энэ хэмжээнд ийм Осртойгоо ирдэг байхгүй юу? Энийн тусна авдаг. Жижиг нь болохоор Осртойгоо ирдэг. Тэгээ хоёул Осрын ядаж авчи гэд. Жижигэн хайрцагт Осрын хийгээд баглаад юм жижиг Louis Vuitton-ы уут өгөөд хоцоо моцоо хийгээд ууттай юм аваад ингээд гарахгаа замд явж исэн байхгүй. Тэгээд яг бутикнаас гарах замд явж исэн чи ингээд тэнд тавиур дээр Liverpool ингээд тавьсан байсан байхгүй. Тэгээд хамгийн гол нь энийг ингээд амын жоох ингэж онгоолгоод тэгээд ингээд харахаар энэ дотроос нь энэ ягаан өнгө ингэж харагдаад манай нөхөр хажуугаар нь өнгөрөхдөө ингээд цогсоод тэгээд энэ амар гоё цэвэрхэнтэй чиний яг дуртай өнгө чиний яг дуртай нөгөө нэг хослол зөүлийн ягаан өнгө мөнгөтэй энэ айгүй гоё юм биш үү гэд. Тэгээд би тэр үед жирэмсэн маань охин арай төрөх болоогүй. Тэгээд би чинь айгүй том гизтэйсэн тэгсэн баггүй. Тийштэй энэ айгүй Liverpool чинь амар зайтай. Тэгээ ялангуяа та жирэмсэн. Тэгээд төрөөд ингээд одоо мами бэг буюу одоо нөгөө хүүхдийн юм хийгээл янз бүрийн памперс хийдэг штэ. Хот мод явахад энэ айгүй сайн цүнх штэ гэдгсэн баггүй. Тэгэхээр би дотроо за ёо юун тансаг би юу гэж ингээл Liverpool ингээл тэг хүүхдийнхаа жихийг хийгээл ингээл тийм тэгж би тэгж авч явах хөтэ би бол Liverpool-ыг тэгж хэрэглэхгүй арай л бас тансаг үгээ зүгээр дотроо бодчихсан. Тэгсэн чинь манай нөхөр үзье гээд тэг би гайхаад энэ ч одоо юу болцгий. Тэгсэн чинь ингээ үзсэн чинь үнэхээр гоё. Нэр нь аягүй гоё нөө хизээч дүүрдгүү гэдэг нэртэй те Liverpool гээд. Манай нөхөр тэгсэн чинь шууд энийг авъя гээд. Тэгээ би бүр ингээ шоконд орсон. Юу вэ? 2 цүнх авах гэж байгаа юм гэдэг. Тэгээ анх удаага хоёлаа надад миний хамгийн анхны Louis Vuitton-ыг авах гэж ороод тэгээд ингээ 2 цүнх аваа гараад ирсэн. Тэгээ би дараа нөхрөөрөө тоглоод чи хаашаа амар тийм баян байжгаад одоо ингээд ил гарч байгаа юм гэсэн чи би угаас амар баян тий би чамайг нөгөө миний мөнгөнд олж надтай суугуу гэдэг чи 10 жил туршсан байхгүй юу гэдэг амар инээдтэй. Тэгээ би ямар байлаар 10 жил хүн зовоогоод тахтай яд чи. Тэгээ бөө инээдэн болж исэн. Тэгээ Louis Vuitton-оос миний хамгийн анхны авахыг хүсдэг байсан цүнх болохоор Speedy гэдэг цүнх байсан. Яагаад гэхээр Speedy маань Audrey Hepburn аягүй дуртай барьдаг байсан цүнх. Тэгээ би нөгөө Audrey Hepburn дуртай. Тэгээ Audrey Hepburn-ы зургуудыг үзээд ер нь ингээд намтар ном дээрсэн дандаа юм Louis Vuitton-ы Speedy цүнх барьсан ингээд онгоцны бодол дээр зураг нь бийждэг штеп. Тэгээ би гоё юм Speedy-тэй л олмоор юм байна гэд. Тэгээд тэгсэн чинь нөгөө Speedy чинь ийм нөгөө хатуу хэлбэргүй болохоор ингээд шинээр нь хэрвээ авах юм бол ийм цаас шиг ингээд нугалцсан тэгээд ингэж ирдэг юм бэлээ. Би тийм цаас шиг юм чамд авч өгмөөргүй ингээд надаа Speedy авч өгдөггүй. Тэгчээд ингээд энэ Liverpool гэсэн чинь эн чинь болохоор яг бас ингээд юм ямар ч хэлбэргүй юм зөөлөн штэ. Одоо ийм гоё ягаан дотор та. Тэгээд би Liverpool-ыг бол би нэг сонирхдаггүйсэн. Яагаад гэхээр Liverpool Мюнхен хотод ялангуяа Мюнхний их сургуульд ингээд оюутан байхад хэлэх юм бол ингээд оюутнууд нь битүү барьдаг гэсэн нэгсэндээ форум болчихсон. За баг Мюнхенд бариагүй юмхтэй байдгүй. Зүгээр ингээд ээж нараа хоол унд авах гал гарна тийм ингээд Мюнхний зах байдаг байхгүй био хүнс зардаг орон нутгийн ингээд Victorian market гэл тийш миш явахаар ингээд баг 2 эмэгтэй нэг нь барьсан байдаг. Тэгэхээр би бол өөрөө ийм Liverpool-ыг форум болцсон гэд нэг авах дурггүй байдагсан. Тэгээд ер нь хүмүүс ч гэсэн нөгөө basic beach гэдэг штэ тийм одоо хүмүүсийн барьдаг цүнх Мюнхний basic beach барьдаг цүнх гэх юм бол номер 1 цүнхний Liverpool гэдэг байхгүй. Тэгээ би ер нь авна гэж боддоггүй. Би болохоор дандаа Speedy авна гэж боддог. Энэ нөгөө яг Liverpool гэхээр энэ одоо дүүрдгүү хизээч дүүрдгүү цүнх гэдэг нь даацснаас нь болдос. Тэгэхээр асар их хэдэн килограмм 80 кг ч илүү юм хийгээд ингээд үүрч болдог. Гэтэл YouTube дээр нэг бичлэг байсан ингээд найзууд нь нэг охиныг ингээд дотор нь ингээд хийцэн. Тэгээд найзууд нь ингээд өргөөд тэр охиныг дийлжсэн байхгүй. Тэрөө бас ингээд ийм юутай ирдэг. Нэг ийм жижигхэн яг энэ өнгөтэйг адилхан ийм жижиг ийм паучтай ирдэг. Энийг нь хардаа ингээд салгаад энэ рүү хийгээд ингээд ийм жижигхэн ингээд клач болгочтой. Тэгээд энэ доторх нь амар гоё өнгөтэй хардаа ийм гоё зөүлийн ягаа 4 жил гарan барьцсан гэхэд ингээд цоо шинээрээ энэ Louis Vuitton-ы цүнхнүүдийн нэг гоё юм нь иймэрхүү төмөрнүүдтэй. Тэгээд энэ төмөрнүүдээс нь ингээд юмнуудаа хийж болдог. Авар зуны семестрүүдтэй их сургуультай яг ингээд барьдаг байсан. Компьютер ингэж ороод том уух юм ингэж ороод тэгээд за би энэ та нарт энэ доторынхын талаар дараа нь цүнхээ арчлах хэсэг дээр нь би дэлгэрэнгүй ярьж үгүй за. Ер нь бол ингээд яг өдөр тутмын хэрэглээнд маш гоё тийм цүнх. Эндээс нь ингээд зүгчж байгаа шүү дээ тий энийгээ. Тэнгүүд одоо би дахиад тэгээд энийгээ би бас ингээд эндээс нь ингээд хийчиж болдог гэсэн. Хүрээ хажууталт нь ингээд хийчихэж байгаа. Тэгээд энийгээ ингээд хийчихэж байгаа. Тэгээд их шаардлагатай үед би ингээд бүгднийг тусад нь ингээд салгаад авчин тий.
Тэгэхээр Louis Vuitton ч өөрөө анх ийм аялын тэш альва юмыг ингээд савлгаа хийж нэг цэгээс нөгөө цэг рүү явахт нь эд хэрэгслийг нь эвдрэхгүй, хэмхэрэхгүй авч явах зорилттой тэш хийж анх одоо нэг гарч ирсэн team брэнд гэсэн утгаараа know how буюу одоо тийм туршлага, мэдлэг нь амар асар өндөр. Тэгэхээр өдөр тутмын одоо functionality гэдэг чинь тэгээ өдөр тутмын хэрэглээний одоо ингээд бид нар юу хэрэг болох вэ, яах вэ гэдгийг амар сайн мэдэрсэн тийм брэнд ахгүй хүсвэл чи ингээд шууд жижиг болгочих болдог. Ингээд чиний нөгөө Neverfull чи ингээд амар хөөрх юм жижиг юм дөрвөлжин цүнх болчихж байгаа байхгүй юу? Эндээ би бас ингээд нэрнийхээ CD гэдэг ингээд Chances Desk гэдэг ер нь бол ингээд дандаа Cialin буюу өөрийнхөө нөгөө нэрний үсэг мөсгийг хийцдэг штэ тий. Хүчин шатрын хүлэг шиг юм хээ тий. Энэ хээг болохоор Louis Vuitton-ы бүр 1888 онд энэ төрж исэн тийм хэхгүй. Louis Vuitton-ы юмыг маш их орчин тойрных нь, иргэн тойрных нь болон бусад ингээд компаниуд дуурайгаад маш их хурамчаа үйлдээд байхаар нь нэгсэндээ хамгийн анх патент гэдэг юм хийж бүртгүүлээд trademark буюу ингээ хамгаалаад гэж би яагаад заавал энэ хийдэг авах гэдсэн гэхээр энэ хээ яг Eiffel-ийн цамгаалтай жицүү гэж хэлж болно. Яг л 1889 онд Парист болсон дэлхийн World Exhibition байдаг штэ тий үзэсгэлэн. Тэр үзэсгэлэнд энэ Louis Vuitton энэ шатрын хөлгөн энэ дамье энэ хээгээрээ шагнал авч исэн. Тэгвэл бас яг Eiffel-ийн цамхгийг бас яг тэр үзэсгэлэнгээр ингэж олон нийтэд гаргадаг шүү дээ. Тэгэхээр энэ хоёр бол хоорондоо нэгсэндээ нас чацууд хэрвээсэн маш том соёлын өв яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол зүгээр нэг юм дөрвөлжин хээ биш. Энэ хээ маш утга учиртай, маш гоё хээ. Тэгээд ер нь Louis Vuitton-д утга учиргүй юм гэж байдаггүй. Лого байгаа шүү дээ. Энэ LV гэсэн лого. Тэгэхээр манайхаа одоо тэгж хэлдэг. Худлаа хөлнөөс толгой хүртэл лого хэрэглээд тэ брендийн лого могоо. Тэнгүүд би амар эмзэглэж явдаг. Та нар маань анзаарсан бол би ер нь айгүй олон удаа ингээд дурддаг те та нар маань битгий брендийг үзэн ядаач харин ч бүр брендийн юмыг хэрэглэдэг болёо гэдэг тийм одоо майндсетээ өөрчлөөч гэдэг. Яагаад гэхээр энэ Louis Vuitton-ы энэ логог чинь ер нь яаж үүссэн гэж бодож байна. Энийг Louis Vuitton-ы хүүн аавдаа зориулж хийсэн маш гоё утга учиртай гоё лого байхгүй. Тэгэхээр ингээд зарим юмыг ингээд мэдэхгүй ээжиж зүгээр л энэ одоо муухай логотой хөлнөс толгойлт брэнд болсон гэж муулдаг хүн битгий байгаарай. Та нар маань ямар нэг юмыг үзэн ятгаас өмнө заавал цааш нь нэгтлээд гоё брэнд их гоё хүн үүсгэн байгуулсан. Тэгээд эргээд хүүдээ цааш нь залгамжилж үлдээд хүн аавдаа зориулж маш гоё юм хийжсэн ийм гоё брэнд шүү. Одоо ингээд та нар энэ бичлэг үзчихэд өмнө нь ингээд Louis Vuitton гэхээр муухай брэнд гэдэг байсан бол вау би өөртөө Louis Vuitton-аас тэгвэл гоё юмтай болёо гэж бодох хүртлээ ингээд өөрчлөгдөх юм бол би маш их баярлна шүү. Заяа тэгэхээр амар чанарт нь 10 оноо өгнө те энэ бол 100 оноо өгнө. Canvas гэдэг материал байгаа. Canvas гэхээр нэгсэндээ энэ бол арьс шир биш. Энэ бол зүгээр зотон давг нэгсэндээ жонхуудсан юм шиг ийм технологиор цавуудаад тэгээд энэ Louis Vuitton-ы өөрийнх нь нээлт тахгүй. Тэр болохоор яасан бэ гэхээр ингээд бороо ороод аян замд яваад ингээд асар их янз бүрийн цаг агаарын болон ингээд замд ингээд янз бүрийн ингээд адны нөлөө ингээд гарангууд ингээд тийш муухай болохгүй тулд яаж одоо бат бөх тийм тийш юм даацтай юм ингээд идэлгээ сайтай юм хийх вэ гэж бодож олон жилийн туршлага дээр үндэслээд гаргасан юм canvas гэдэг материал норддоггүй чи бороо орлоо бороонд бариад явах заавараад ахгүй тэгээд чи ингээд зурагдахгүй тэр болгон ингээд амар зурагдаад ахгүй чи ингээд хүүхэд чинь ингээд цүнхнээс чи ингээд самартлаа маажлаа тоглоомоо тайлаа чингүү машина ингэж дээгүүр нь явууллаа муухай болдог. Юм мэддэг хүмүүс донд ингээ бүр юм хилцээд юм бэлээ. Цүнх бол яг Франц авнаа, гутал бол Италиг авна гэд. Тэгэхээр цүнхэн дээр бол ингээ зөвхөн Франц брендийн цүнх авна гэдэг хүн байд юм бэлээ. Тэгэхээр би яг тэрийг яаж ойлгосон бэ гэхээр ингээд яг Louis Vuitton-аас цүнх авч хэрглэж агаад тэгээ би дараа нь 100 надад нэг цагаан өнгийн цүнх хэрэг болох нэ гэд бит хоёр манай хөрөтөөр Prada-д явж агаад ингээ юм цагаан Prada авах гэжсэн байхгүй. Тэгсэн чинь манай ойдлыг харчаа шууд наа чин айгу онцгүй байна. Айгу тийм бүдүүн бараг айгу муу энэ чи Louis-гээс юм ав гэ. За тэгээд би дараагийнхаа Louis Vuitton-ы цүнхийг орсон. За тэр нь болохоор энэ Alma-гийн жижиг Alma BB гэдэг хэмжээтэй. Тэгээд за энэ болохоор энэ AP leather буюу одоо ингээд та нар харах юм бол эндээ ингээд дуурж байгаа. Тэгээд ийм одоо хэлбэртэй
арьсан. Тэгээд ингээ гаднаас нь харахад ямар ч лого байхгүй мөртлөө ингээд яг ойртоод харахаар хардаа эндээ ингээд LV гэсэн. Альма би болохоор осортойгоо ирдэг. Миний хамгийн хэрэгэлсэн цүнх гэж хэлж болно. Хамгийн их хэрэгэлсэн бүр ингээд жижиг хар цүнх угаасаа өдөр тутамд хэрэг болдог. Тэгээд ингээд доороо хөлтөө тэгээд хоёр тал руугаа ингэж цахилгаан ингэж онгодог. Болонгууд ингэж шууд сүг гэ ямар ч ингэж торж морол цахилгаан ингэж нэг гацаж мацдаг штэ эсвэл ингэж жоохон хэцүү байдаг тэггүй хата ингэж гоё ингэж чөлөөтэй онгодог. Тэгээ би одоо зөвхөн нэг талаас нь жишээлбэл ингэ нөгөө тал руу ингэ хадаа. Зүгээр ингэ ийм цахилгааны чанар тэгээд энэ арьс ойдлны чанар ер нь энэ бүх юм нь бүр энэ бол бүр өстой 10-аас 10 оноо өгнө. Энэ бол миний номер 1 хамгийн их барьсан тийм жижиг цүнхтэй cross body ингээд барьцдаг. Тэгэхээр та нар ер нь бол миний story сарч ирсэн байх. Ягаан нэг нь авчихсан энэ хавар зуных нь үлрэлт нь их гоё юм байна гэд. Ингээд тэгээд энэ доороо ингээд жижигхэн LV гэсэн байгаа. Намар өвөл өдөр тутамдаа орой морой энэ нь болохоор яг хавар зун барьдаг. Энэ зүйлийн гангуудыг өдөртөө та нар мэдэн штэ тий. Сайн зүйл эдэлж хэрэглээд ирэхээр чи ингээд юмны чанарыг мэдээд ирдэг. Тэгэхээр би бол ингээд Louis Vuitton-ы цүнх барьчаад надаа вау ингээд би ингээд олон жил улирал болгон ингээд хямдхан цүнх аваад хямдарсан эвэлтүү бас энэ цүнх авч мөнгө үрж хар зүгээр нэг ганц Louis л авчих байсан юм биш дээ л гэж амар их ер нь ойлгож авсан. Дараагийн цүнх болохоор энэ twist гэдэг энэ цүнх байгаа. Twist болохоор нэлээд орчин үеийн цүнх 9 оноо өгнө. Би яагаад гэхээр энэ болон жижигхэн цагаан цүнх авах гэж орсон байхгүй. Тэгсэн чинь ингээд худалдагч нь энийг гаргаж ирээд амар царилэг. Тэгээд энэ twist гэдэг энэ цоож LV-гийн яг юута ингэж онгоогоод тэгээд ингээ онгойлохоор доторх нь ийм гоё арьсан. Өөрөө ийм карт холдортой буюу ингээд ийм юута цахилгаантай. Ингээд ийм гоё толтой тэгээд толь хийдэг юм та. Тэгээд энэний гоё юм энэ гүлгэр арьсан дотортой мөртлөө гадна тал нь нөгөө түрүүний миний дуртай эпиледер гэж би та нартай харуулъя. Эпиледер гэдэг нөгөө энэ ардаа. Тэгэхээр энэ болохоор нөгөө хэр аргийн юм заваараа зурагтаад идэггүй, нордоггүй. Тэгээд нэг юм жоохон трендил тийм надад байдаг нэг ганц трендил цүнх юм байна л да. Тэгэхээр ер нь бол бусад цүнхнүүд маань их сонгодог. Тэгээд айгуу тийм дарууган цүнхнүүд. Тэгээ бүр ингээ cross body ингэж бас сүжүүлдэг. Янзын уртаар хэрглэж болдог. Louis Vuitton-ы надад бас нэг цүнх гэдэг. Тэр нь болохоор энэ Bon Palais гээ. За энэ цүнх болохоор би яг ажилдаа байрдаг, бизнес уулзалт хэрэгтэй ч юм уу ингээд яг нэг тийм нэг цүнх хэрэгтэйсэн байхгүй. Жиг нь болохоор Petit Palais гэдээ бас байдаг. Amazing Birkin bag-эр хуу хоож унжуулсан. Энэ болохоор бүр ингээд ийм зөөлөн арьс. Тэг ингээд ийм бүрэнки grand тийм арьсан. Ийм арьсан цүнхнүүдийн нэг хэцүү юм нь булна нь одоо зөвхөн яг энэ хэсгүүд нь амархан гүлийгөөд амархан ингээд муухай болох магадлал өндөртөө байт юм байна. Тэгэхээр хэрвээ та нар маань цүнх сонирхож байгаа бол ялангуяа анхны цүнх бол ингээд материал амар сайн айгуу чухал тийм одоо жишээлбэл ийм арьсан цүнх бол ингээд үнэхээр гоё харахад гоё те. Энэ болохоор ингээд grain leather гэдэг ингээд энэтэй харьцуулах юм бол нэгсэндээ чанар нь энийгээ дийлэхгүй. Тэгсэн мөртлөө энийг бодвол хамаагүй үнэтэй яад арьс ширээр хийсэн бас ингээд нэлээ сайн цүнх мөртлөө яг цагаад тулахаар энэ хямдхан канвас материалаа гүцэхгүй. Тэгэхээр энийг бол би ингээд хаашаа л бол хаашаа юунд ингээд бариад хахад энэ хажууд нь ингээд хамаагүй барих юм бол айгүй амархан муухайтх юм байна. Энэ маягаар би одоо ингээд нэг улирал өдөр болгон би унаанд чирээд өдөр болгон компьютераа хийгээд уух юмаа хийгээд ингээд явах юм бол муухайлах юм байна. Энийгээ муухайлахгүй тулд энэ Prada-г авч исэн байхгүй юу? Би материалтай цүнхийг та нарыг аваарай гэж санал болгохгүй. Тэгээ энэ бол би 10-аас 9 оноо өгөн тийм. Тэгэхээр материал хөл суур байхгүй нэгд хоёрт материал нь жоохон арай юм. Ер нь бол миний хийх цүнхнүүд Louis Vuitton-ых яг бол үнэхээр фэн нь бүр за Lady Dior болохоор би та нартай unboxing хийгээд тэг түүхийн маш дэлгэрэнгүй ярьчихсан болохоор би та нартай нэг олон юм энэ бичлэгээрээ хийгээд явах. Их барайг байгаа. Тэгээд одоо яг сезон одоо яг хавар зуны сезон болохоор яг барин гэд бэлдээд алчуураар ингээд бариулын ингээ хамгаалчихсан. Одоо л ер нь их барьж хэргийг гаргах бах. Ингээ анхны загвараа танилцуулдаг шоу ингээд Наполеоны сандал гэдэг юм хээтэй бүрэн гэдэг үгүй хээтэй сандал Christian Dior-ийн авч явдаг юм Азийн
сахиуснуудаас санаа авч бас энийг хийсэн. Тэгээд энэ Жан-Франко Ферри гэдэг архитект, тэм дизайнер хүний хийсэн нэг гоё юм уран байрлах шиг. За энд бол бариулын ингээд яхаар яг бас ингээд дээрэс нь харахаар CD-г те Кристиан Диор гэдэг Chelsea Dash гэж Chelsea Desk гэх бас тэгэхээр ингээд амар гоё. Тэгэхээр энэ миний надад байгаа хамгийн гоё цүнхнүүдийн нэг бол яалтчгүй энэ миний мөрөөдлийн цүнх Lady Dior гэж 10-аас 10 оноо өгөн. Тэгээ би энийг нэг удаан бариаг байгаа болохоор би хэр идэлгээ сайтай гэдгийг одоохондоо би та нартай хэлэхэд арай их байгаа. Дараагийн цүнх болохоор Chanel-ийн ганц цүнх маань байгаа Coco Top Handle гэдэг юм дээрээ бариултаа болохоор Top Handle гэдэг Top Handle caviar leather буюу нэгсэнтэй юм бүрэнки тийм шиг тийм арьсан. Тэгээд маш сайн бүх материалтай. Тэгээд энийг асар ингээд тийм надад байдаг ганцхан Chanel өнгөрсөн шинэ жилээр авсан гэхээр ч одоо аваад удаагүй байгаа. Тэгсэн мөртлөө би энийг амар их барьсан. Одоо ингээд яг Louis Vuitton-ийнхаа энийг болохоор хардаа би ингээд өдөр тутамд ингээд ойр зур энийг болохоор би яг орой гарч марахтаа гэд ингээд энэ хоёр бол хоорондоо төстэй байхгүй. Тэгэхээр өмнө нь надад Chanel байдаг байхад би дандаа энийг бүх юм тэргэлдэгс өдөр тутамдаа чиглээд орой гарахтаа чиглээд тэгээ одоо нөө Chanel-тай болонготой энийг би бас гарч марах ч юм уу ингээд онцгой юм болохоор бас ингээд энийг хэрэглээд амар гоё битээ үний цүнх гэхээр дандаа ингээд гартаа нэг бол ингээд эндээсээ зүчдэг одоо Bridgerton дээр та нар харсан ингээд зүчдэг юм богц шиг байсан. Эсвэл ингээд дандаа гартаа барьдаг юм клатч ийм байсан. Гэхдээ Chanel юу анзаарсан бэ гэхээр дуур үзэх гээд суулаа програм харах гэхээр ингээд нөгөө цүнхээ яхаа мэддэггүй. Гараа тамхилыг гэхээр ингээд цүнхээ бас хаан тавихаа мэдхгүй. Ер нь л ингээд юм уух хийх гэхээр юм битэн ингээл дандаа хажуудаа нэг юм барьцсан тэр нь ингээд айгүй тийм тэртэй санагдаад анзаараад тэгэд энэ ер нь хүнд яах гэж гар байгаа юм бид нар чинь энэ гар чинь чөлөөтэй байх хэрэгтэй гараа бид нар хөдлөж явах хэрэгтэй эцтэй гэд тэгээд ингээд энэ цүнхийг анх нөгөө нэг юм мөртөө болгож эмгтээчүүдэд эрхчлөө өгсөн хүний Coco Chanel гэж ярьдаг. 255 гэдэг цүнх байдаг шүү дээ. Энээс арай өөр юм бариул байхгүй ингээд юм хавтах осортой хийсэн. Цүнх тэрнтэй айгу төстэй байхгүй. Тэг би энэ дээр та нарт тэр цүнхний түүхийг яриангаа энийгээ бас харуулъя гэж бодоод. Энэ чинь нөгөө эртний ингээд энэнгээрээ бүсээрээ ингэж ороогоод гинж зүгээд бүс зүгээд ингээд юм унжилдаг байсан. Тэрнээс санаатаа нэгдүгээр хоёр Coco Chanel чи өөрөө нөгөө өнчин хүүхэд асрамжийн газар буюу юм сүмд байдаг байсан шүү дээ. Тэгэхээр тэр сүмийн лам эмхтэй нар буюу одоо харгалзагч багш нар нь ингээд ийм хувцсныхаа гадуур ийм гинж зүгцэн тэндээс нь ингээд түлхүүр нь унжаад явж идэг гэсэн байгаа. Тэндээс санаа аваад ингээд ийм гинжин осор хийхээр болсон. Тэгэд хэрэг та нар маань миний нийтлүүдийг хэрэг уншдаг бол мэдж байгаа. Би битсэн гинж чи ингээд хоорондоо дуурайд идэг шүү дээ. Ингээд хавраал хоорондоо заяа. Chanel-ийн гинж болохоор тэгдэггүй. Ингээд хадаа барин ингээд дуу гарахгүй байгаа зү тийм ингээд ямар ч юм хавирах юм байхгүй чимээ гаргаж саад болохгүй тулд ингээд өдөр тутамдаа ядаргаатай байхгүй тэртэй байхгүй тулд энэ дундуур нь ингээд юм арьс ширэн юм оосор бүч оруулж өгсөн. Дөрүлжин ингээд юм diamond хэлбэр тэгээд энэ бас зөөлөвчтэй шүү дээ. Яг нөгөө Dior-ийн нөгөө бүрэнхий шиг зөөлөвчтэй. Тэгэд энийг болохоор юунаас харсан бэ гэхээр Gabrielle Chanel ингээд нөгөө морин уралдаа морь их сонирхдаг гэсэн жүчээнд ингээд залуучууд чичүүдийн загвараас санаа авсан гэж байна. Тэгэхээр ер нь бол Coco Chanel чинь дандаа эрэгтэйчүүдийн загвараас айгүйх юм авч эмэгтэйчүүдэд ингэж эрх чөлөө олгох тийм алхам хийжсэн хүн шүү дээ. Тэгэхээр ингээд тэр саравчинд морины жүчээнд ажилладаг байсан одоо хүүгүүдийн залуусын ингээ өмсдөг байсан жакет буюу хүрмэн им хөвөндөө зөөлөвчтэй им дөрүлжин ингэсэн ийм хээтэй тийм өмссөн одоо хүрмнээс нь санаа авч ин цүнхээ тэгж хийсэн байгаа. Дотор нь штэ тэ айгу гоё. Chanel-ийн юмнууд нь бас амар гоё. Ер нь энэ брендийн юмнууд чинь ингээд утга учир нь амар гоё идэг. Доторх нь ийм хүрэн бор юм ягаан дуу юм шиг өнгөтэйгаз 255 цүнх буюу тэр 50 оны 2 дугаар сард танилцуулсан Coco Chanel-ийн цүнх болохоор доторх нь ийм бордоо буюу ийм хүрэн улаан өнгөтэй. За тэгээд тэр хүрэн улаан өнгөнд гэхдээ яг виноны улаан биш ингээд нэг юм жоохон сааралтай холцсон юм шиг Gabrielle Chanel-ийн өмсдөг байсан дөрөв хувцсны өнгө байсан байхгүй. Тэгэхээр бүгдээрээ юм нэгэн жигэд юм өнгийн хувцтай. Тэр өнгийг өнгийж доторлож цүнхнийхаа дотор тэгж хийж өгч нэгсэндээ бага насныхаа одоо өөрийг нь хинбэ гэдгийг харуулсан юмыг тэр цүнхэн дотор нууж өгсөн. Энэ арталт нь ингээд нэг юм жижигхэн юм юу байгааз энэ артаа би дотор нь 20 евро хийчих. Эмэгтэйчүүд өмнө нь өөрсдөө мөнгө олдохгүйсэн, мөнгө олох боломжгүйсэн. Дандаа
өрхийн тэргүүн мөнгө олоод ажилдаа яваад эмэгтэйчүүд нь хүүхдээ хараад хоолой хийх гэртээ бэждэг байсан шүү дээ. Өөр ингэсэн таксины мөнгөтэй байх, өөр ингэсэн хэрэг гарвал ингээд мөнгөтэй байх. Одоо бидний хувьд энгийн юм шиг бид нар бол одоо өөрсдөө мөнгөтэй өөрсдөө ажиллая гэж мөнгө олж олно. Гэхдээ энгийн юм шиг мөртлөө эн чинь тухайн үед бол тийм одоо ойлгомжтой байдаг юм байгааг байхгүй. Тэгэхээр чин жирийн юм биш. Тэгэхээр энэ бол ингээд аюугаа эмэгтэйчүүдийг дэмцсэн. Цаанаасаа л 255 цүнхээрээ ер нь бол ингээд манер аюух тийм мессеж өгсөн тийм одоо дизайнерын бүтээлээсээ. Тэгэхээр энэ цүнхэндээ бол дандаа ингэж энэ талд нь ингэж мөнгө хадгалдаг. Дотортлын энэ цахилгаанд нь болохоор нөгөө амрагийнхаа захидал эсвэл ингээд таалагдсан юм умыг те ингээд хийдэг, захидлыг хийдэг ингээд ийм учиртай тийм цүнх байсан. Үеийн оригинал их 255 цүнхний одоо олон кодуудыг өөртөө ингэж яг хадгалсан ийм цүнх. Цүнхний цоглуулга нэг иймэрхүү. За цүнх харьцлага тал дээр болохоор ерөнхийдөө цүнхээ дандаа ингээд dust bag буюу цүнхнийхээ одоо энэ гаднах зориултынх нь уутанд нь ингэж хийдэг. Жийнх нь доогор нь ийм зөөлөн ийм цаас юм уу эсвэл нүүр цэвэрлэх хүүн байдаг штеп. Тим хүүнг хардаа би ингээд оруулж өгдөг. Ингээд гинж тэгээд энэ арьс хоёрын одоо хүрх арагт хас сэргийлээд гэх юм уу да. Тий одоо би та нартай ойроос харуулъя. Ингээд уутанд нь хийгээд ингэж хадгалдаг. Ер нь ямар ч цүнхний одоо хэлбэрийг алдагдуулахгүй байх маш чухал. Тэгэхээр дотор нь заавал ингээд ямар нэг юм хийж хэлбэрийг алдагдуулахгүй хадгалахаас гадна эдлэгийг удаашруулах нэг өөр арга байдаг. Би тэр миний хамгийн дуртай хэрэгэлдэг бас зүйл тэр маань юу вэ гэхээр ийм ски ийм цүнхнүүд байгаа. Цүнх болгоныхоо загвараар хэмжээгээр ингээд ийм ски маш хөнгөн. Etsy-гээс юм уу Amazon-оос авдаг. Цүнхнийхаа би яг өөрийнх нь доторхын зааварлахгүй байхгүй. Бас нэг давуу тал нь юу вэ гэхээр би одоо ингээд цүнхээ солихдоо жишээлбэл би одоо ингээд never full авч явахгүй. Лонгшомо гаргаж ирээд усанд нь ордоггүй хөнгөн гэх юм бол би шууд энэ доторх юмнуудаа ингээд шууд лонгшом руугаа ингээд хийчихнэ гэсэн үг. Ийм доторх нь хардаа ингээд яг би ингээд энэ дотор төрөвч мөрөвч ингээд хийгээд шин цүнхнийхээ одоо би доторхын ингээд мухайлах байх нь штэ. Энэ маань хардаа ингээд ийм зөөлөн өнгөтэй. Энэ цүнхээ удаан идэхийн тулд энэ доторхын гоёор нь удаан байлгахын тулд би нэгсэндээ ийм хамгаалтын тэгээд ийм юм аваад байна гэсэн үг. Амар хөнгөн. Тэгэхээр цүнхэн дээр чинь жин нэмээд идэггүй ингээд ийм гоё цэвэрхэн хийцтэй. Тэгээд ийм ски дотор дандаа хийдэг. Тэгэхээр энэ бол яг үнэтэй авсан цүнхээ ингээд удаан гамтай тий цэвэрхэн хэрэглэх үнэхээр одоо шилдэг арга гэвэл би энийг хэлнэ. Тэгэхээр ийм юм би миний цүнх болгонд ингээд зориултын ийм би захиалж авч хийдэг. Би энэ альма зөүлийн ягаан альмад зориулаад би энийг авсан. Тэгэхээр бас ингээд хөнгөн скигээр хийцэн. Тэгээ би яг нэг авдаг хүнээсээ байнга авдаг etsy.com дээр чи ингээд цүнхнийхаа энэ нь айн лага гэж нэрлэдэг германаар англиар болохоор insert гэдэг тий одоо цүнхэн доторлогоо гэсэн үг л дээ. Цүнхний доторх цүнхлахгүй яг ямар цүнхэнд хайж байгаагаа бичээд за би болохоор Etsy дээр яг цүнхнийхаа нэрийг өгөөл альма биби гэл өгөнгүүт ингээд ийм гараад ирдэг. Тэгээ өнгөө сонгодог хар өнгө юм уу ямар өнгийн альма маань хардаа одоо аваад би ингээд 2 3 жил болж байгааг цоош нэрээс дотор нь юмыг удаан хэрэгжилж гамтай хэрэглэхийн тулд ингээд дотроос эхлэх нэ. Тэгэхээр энэ цүнхний доторлогоо бол миний номер 1 чухал юм байгаа. Хэрвээ Монголд маань байдаг бол энэ маш гоё бизнесийн санаа. Энэ ски ч маш хямдхан материал тий. Тэгээд юм ойдог хүнд бол чи ингээд luxury одоо дизайнер цүнхний чи нэг хэмжээг авсан байхад тэр нь тааруулаад ийм дотор цүнх ойчих нь маш амархан. Тэгэхээр тим цүнхтэй хүн болгон чи дотор цүнх ойж зарна гэж бодохоор аюу гоё бизнес шүү заяа. Тэгэхээр та нар маань хэрвээ юм ойдог их гарын дүтээ бол тим бизнес эхлүүлээрэ бас ингээд хардаа яг энэ өнгөтön одоо ингээд би та нар доторыг харуулхад энэ цүнхний доторх нь ингээд цоош нэр яг авсан өдөр шигээ баг байгаа хгүй. Ороод нэг ширхэг юм үртэс зураас нэг ширхэг үзэгний бал мал гэд тийм муухай болсон юм нэгч байхгүй. Яагаад гэвэл би ингээд шинээр нь авангуудаа би ийм дотор хэрэгэлцдэг. Энэ дотор нийл үртэс байгаа зү. Хэрвээ би одоо энийг хэрэглээг байсан бол миний цүнхний дотор ийм байх байсан байхгүй юу? Альма PM-ийн хэмжээгээр зурсан. Тэг би ингээд энэ дотроо энэ тартаа цүнх үлгөгч маань байж ийн шил арчдаг юм гэд мэддэггүй хүмүүст нь бас санаа өгье гэж бодоод харуул. Цүнхнүүдээ авчаад шууд яг тэр загвартан зориулсан дотор аваад хийцдэг. Тэгэд маш хэрэгтэй. Тэг би бүр дараа нь баярлалгийн миний цүнхний дотор гоё шинээрээ. Тэгэд яг скин заваарах юм бол тэрийг цэвэрлээл эсвэл шинийг захиалчихна. Тэрнийх үнэтэй биш.
тийм би. Цүнх арчилгаанда 3 төрлийн юм хэрэгэлдэг. Premium bag lilac гэсэн ийм брэнд байдаг. Энэ 60 градус дугаж болдог энэ альчуурыг нь дараа нь тэгээд ийм альчуурны тусламжтайгаар хоёр алхамтай юм байдаг. Ширэн цүнх цэвэрлэгч гэж цацаад тэгээд энэ альчуураараа арчаад энэ нь болохоор ангижруулагч гэдэг ингээд ийм хоёр юм цацаж хэрэгэлдэг. Ийм 3 юмар би цүнхнүүдэд янзалдаг. За энэ бол Европ байгаа хүмүүст бол ингээд Швейцараас захиалаад авчиж болно. Тэрний эсрэг үйлчилгээтэй одоо цүнхийг цэвэрлэгч, нөгөөх нь болохоор ангижруулагч, тэр нь болохоор одоо нарны гэрэл мэрэл элдв тийм гэрэл туяанаас хамгаалсан тийм ангижруулагч, үйлчилгээтэй тийм ангижруулагч. За гурав дахь нь болохоор хамгаалагч цацчин гэсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ингээд уснаас хамгаалдаг, бороо оронгод борооны туслаас хамгаалдаг гэдэг ийм 3 төрлийн юм байгаа. Тэгэд энэ гурваар би ерөнхийдөө цүнхээ цэвэрлдэг. Илэрлэн дууссан учраас би ягаан руугаа орно. Тийм болохоор би энийг өнөөдөр цэвэрлж би та нартай харуулад тэгээд бүгдээрээ хамтдаа энийг цэвэрлэе. Бутал цүнхийг бол би дандаа ер нь өмсчөөд байнга цэвэрлэж цааш нь хураад. Гээд цацхаар ийм харагдчихаас тэгээд одоо энэгээр сайхан ингээд арчаад за энэ бариул их чухал учраас цацлаа. Бариулын. Ингээд тэгээд би энэ бариулаа ингэж барьж агаад тэгээд ингээд нэг явцдаг ингээд. За дахиад нэг явчих. Тэгээд би та нартай харуулъя хэрэг тост болсон байна. Хардаа ингээд ийм харуулж байгааз дөрөв үе шат нь ингээд цэвэрлчихсэн. Жиж дараагийнхаа үе шат руу орно. Хэрэглэхийнхээ өмнө маш сайн сэгсэрж байгаад тэгээд энийг болохоор ингээд амар жохон хэрэглэдэг. Нэг их биш. Хардаа ингээд би ингээд та нартай харуулъя. Цагаан крем шиг юм гарч ирдэг байхгүй. Тэнгүүд нь би одоо альчуурныхаа нөгөө талаар, нөгөө энэ талаар нь би цэвэрсэн бол одоо энэ талаар нь би ангижруулагчад хүрэх гэж байна. Ингээд тэгэд энэ арьс хэсэг мэсгийн бүр доотлол модлын ингээд амар сайн ингээд тэнгүүд ингээд бүр тослогдоод ингээ бүр ингээ нэг гоё юм тижээлийн тос төрөгцсөн юм шиг болдог байхгүй юу? Бүр айгуу гоё болдог. Цаг наргүй улирал үл харгалзаж бариад тэгээд эн чинь бүр сайн Монгол нөө зураг авалт маалт хийхэд бүр ингээ машинаас шууд унаа цас масаар гулгаад заяа бүр хөдөө уул муулан дээр тэгээд энэ тийм хүртлээ ийм юм би авснаас хойш баг ингээ өдөр болгон барьсан хит хардаа цоош нэрээ нэг ширхэг юмж мухалаг байгаа. Бүрээ угаацсан үуч карта ингээ гэлтгнаа тос төрөгцсөн юм шиг юм болсон. Тэгэд энэ нөгөө би та нартай хэлээд идэг эпил литр чинь ингээд ийм гоёар та. Louis Vuitton-ы чанар бол үнэхээр вау шүү. 100% би энийг та нартай зөвлөн хэрвээ та нар цүнх авмаар байгаа өдөр тутамдаа барьдаг аятайхан гэх юм бол ингээд энэ би эпил литр буюу юм энийг бол зөвлөн. Хамгийн сүүлийн алхам буюу Protect гэдэг энэ хамгаалдаг шүршлэг. За энийг болохоор хайлс ихсэрж агаад тэгээд нэг 10-20 см-ийн зайтай жишээл юм бол ингээд тэгээд ингээ холоос шүршгээр ингээд юм хөөс шиг юм байгаа. Тэгээд энэ бас зүүл альчуураараа ингээд тарааж өгнө. Тэнгүүд тардаа ингээд юм нойтон ингээд угааж байгаа юм шиг би хамгаалагчаа тарааж өгж байгаа. Доторх нь ийм саарл ийм бараа өнгөтэй болохоор би нэг хамгаалахаа болоод энийг нь хэрэглээгүй тийм болохоор одоо ингээд эн чин дотроо жоохон хогтойгаа. Тэгээд тэрийг ийм нэг нааддаг юм юмар хоёр хажуудлын ингээд хамбандуу юм шиг материалтай юм зөөл microfiber дотор ахгүй. Тэнгүүд энийг болохоор ингээд юм наалддаг юмар ингээд авчна. Ийм цааснасаа энийг нь аваад тэгээд ингэж агаад ингээд ийм бүх тал нь наалддаг ингэж барингуудаа ингээд доотлолт нь ингээд тартаа ийм ингэж юм гарч ирж байгаа байхгүй. Тэгээ хэдүүлэн цоошин цаас оруулсан шүү дээ. Тэгэхэд ингэж их хог орсон бэ. Доторхын хийгээгүй болохоор ингээд ширхэгч өртөсгүй. Хэлбэр нь алдагдаад байдаг цүнх бол биш. Гэхдээ би энийг ингэж хийгээд ингээд цүнх маань хадгалахад бэлэн. За
Тэгээ та нарт маань багхан ч гэсэн хэрэг болсон байх гэж найдаж байна. Ерөнхийдөө нэг иймэрхүү цэвэрлэгээтэй тэгээ доторлогоо эргэлдээ. Тэгээл өөр бол нэг юм байхгүй. Одоо бол ингээл амар гоё юм арчлаад ингээ гоё хэрэглэх юм нэг гоё санагддаг. Тэгээд мэдээж ингээ чи гоё дизайнаа цүнх бариад хүнээс дээр гарчин хүнээс доош орчин гэсэн юм байхгүй шүү дээ. Тийм болохоор цүнх бол чамайг илтгэх юм бол биш. Тэгэхээр энэ дээр нэг их ач холбогдол бити өгөөрөө цүнх бол зүгээр л хэрэглээ тийм ээ. Тэгэхээр бид нарын өдөр тутамдаа бидний стайл аксессуар буюу бид нарт ингээд бидний өдөр тутамд хэрэг болдог л тийм зүйл. Тэгэхээр хулих юм гэхээсээ илүүтэй айгүй гоё оригинал гэхдээ премиум брэнд ч юм уу гоё цэвэр арьсан ширэн гоё чанартай хамгийн гол нь ойдос сайтай ийм цүнх хэрэглэж агаад тэгээд дараа нь дизайнер цүнхнүүд рүү орох аяллаа эхлүүлээрээ ингээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.